Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэк рүүм эхлэхэд бэлэн боллоо. Гэр бүлийн нэвтрүүлэг хийснээс хойш хүмүүс дуртай байгаа ч гэсэн хит эргэтэйг нь буруутгаж ярьлаа гэсэн сэтгэлдлүүд их ирсэн. Гэхдээ гарч байгаа бичлэгийн нь болохоор би өөрчилж ярьж болохгүй штэ хүмүүс минь. Өнөөдөр бүгдээрээ Ким Гиу болон Ким Наун гэх хосын талаар ярилцах болно. Хамтдаа нэвтрүүлэгт бүртгүүлсэн бөгөөд хүүхдүүд нь том болж байнга хэрэлдэж муудалцаж амьдрах буруу юм байна гэдгийг ойлгоод цаашдаа илүү сайхан харилцаатай болохын тулд иржээ. Гэрлээд 19 жил болсон. Нөхөр 41 настай, эхнэр 39 настай. Ахлах сургуультай үерхэж насанд хүрээд хурмаа хийжээ. Ингээд нөхрийн талын бичлэг гарч эхэлнэ. Наав нь өглөөний 6 өнгөрөөгөөд зурагтаа асааж дуулж бүжгэлдэг. Харин нөхөр нь хоол үргэлтийн ажил хийдэг. Наавны хувьд гэртээ ингэж дуулах нь зуршил болсон бөгөөд гадагшаа бараг гардаггүй. Сардаа нэг юм уу 2 удаа л гард юм байна. Өвөл хүүтэн болохоор 100 халуун болохоор намар сэтгэл санаа тогтургүй болохоор гардггүй гинэ. Гадагшаа гарах хэрэгцээ байдагч ганцаараа гарах дурггүй. Хөтлөгч Наавны арьсыг хараад гэрээс гардггүй болохоор ч тэр юм уу үнэхээр гоё арьстай байна гэдэг. Наав нь нөхрийн маань оронд AI нөхөр байсан бол дээр гэж боддог талаараа ярьдаг. Ингээд бүжгэлж дуулж дуусаад уйдаж өглөөний 9 цаг 20 минутанд ажиллаа хийж яваа нөхөрлүүгээ залгаад уйдаад байна гэдэг. Нөхөр гэртээ тухтай байгаа эцтэй гэхэд Наав нь харин чийл гадаа нарны гэрэлд ганцаараа гоё байгаа эцтэй. Харин би энд гэртээ байсаар агаад багтарлаа гэхэд нөхөр би чамаа гадагшаа битгий гар гэж хэлээгүй үздээгээд уцаа салгадаг. Нөхрийн хэлснээр Наав нь гэрээс нь 1 минутын зайтай байдаг март руу ч явдаггүй. Нөхөрлүүгээ залгаснаас 15 минутын дараа өөрөө өөртөөгөө ярьж сэтгэл санаа тавгүй үед шоколад идэх юм бол дээрдэх баха гэд дахиад нөхөрлүүгээ залгана. Гиу мотоцикл бариад ажиллаа хийж байгаа мөртлөө уцаа аваад яасан бэ гэхэд өдрийн хоол идгээр ирэхдээ шоколад аваад ир гэснээ дахиад 10 минутын дараа залгаж чам руу залгахад шалтгаан байх ёстой мүү гэд уцаа салгадаг. Удалгүй 5 минутын дараа залгаж өвчин намдаах юм аваад ирээ нуруу өвдөөд ингээд 15 минутын дараа ажил байхгүй ч юу ийгээд нэмээс илгүүцэж бензиний мөнгө өрөөд байгаа юм бэ гэж уурлаад удалгүй дахиж залган 0 бөглөрчлөө ирж янзал гэдэг. Сүүлдээ Гиу уцаа авахаа болж Наав нь баахан чат бичиж үлдээсэн. Нөхрийн бодож байгаагаар Наавны хамгийн ихний асуудал нь уйдсандаа байнга нөхрөө дарамталдаг. Наавны хувьд нөхрийгөө ажиллаа биш намайг нэг тавиасаа гэж хүсдэг. Хөтлөгч Наавнаас ахлах сургуулаа төгснөөс хойш ажил хийж ийсэн үү гэхэд үгүй байнга гэртээ байсан гэв. Хөтлөгч тийм болохоор ийм байдалтай байгаа. Ахлах сургуулийнхаа үе дээрээ гацчихсан байна гэдэг. Наав нь том хөвгтөө төрүүлээд огт төлөвшөөгүй байгаагаа мэдэрчээ. Бичлэг үргэлжилж Наав нөхөрлүүгээ залгаж юу ч ярихгүй байснаа гинэт шоолж инээдэг. Хэрүүл өдгөөд нөхөр нь дахиад уцаа авахгүй байх нь ойлгомжтой. Гэтэл 2 цагийн дотор нийт 34 удаа залгадаг. Энийг харсан хөтлөгч мотоцикл унжаахад уцаар ярих аюултай. Ойрын үед хүүтэн дээрээс нь цас орвол зам халтаргаатай болж муугаар утгад осол гарвал яах юм бэ гэхэд тэгүүд цас ордгүй дулаахан байдаг гэж хариулдаг. Хөтлөгч тэрийг мэдж байгаач бороо орох үйж байгаа штэ гэхэд манай нөхөр жолоо сайн байрдгаа гэж хариулдаг. Хөтлөгч тэгсгээ болоод ууралж тэглээгээд 2 цагийн дотор 34 удаа залгах чинь байж болох үйлдэл үү? Цаашдаа ажиллаа хийгээд явж байхад нь битгий залгаарай гэдэг. Бичлэг үргэлжилж нөхөр үдийн цайныхаа цагаар гэртээ ирэхэд Наав нь өрөөнөөс гарч ирээд шоколадаа нэгсэн ч Гиу өвчин намдаах юм л авчирчээ. Тэрээр 20 жилийн турш эхнэрийнхээс сарын тэмдгийг ирэх болгонд эмийн сангаас өвчин намдаах юм авчирч өгдөг. Уг нь эмийн сан гэрээс нь 5 минутын зайтай. Наав нь орой амарч исэн нөхрөө гэрийн уртлын март ороод ирээ пив аваад ир гэдэг. Өдөржингөө хүргэлтийн ажил хийж гэртээ ирээд эхнэрийнхаа пивэнд хүргэлт хийн. Хөтлөгч хүн зармаар байгаа юм бол нөхрөө биш хүүхдүүдээ зараач гэхэд хүүхдүүдийнхээ зовхыг харах дургүй гэж хариулдаг. Хүүхдүүд нь ч бас ээжигээ дуурайгаад аавыгаа дэлгүүр явуулж жижиг сажиг юмдаа зард юм байна. Орой олж Наав нь Гиу хоёр ярилцгаар суухад Гиу яагаад хүүхдүүдийн багш нарт миний утасны дугаарыг өгч байгаа юм бэ? Ажиллаа хийгээд явж байхад байнга утас дуурайд байна гэхэд Наав нь бусад хүмүүс миний утасны дугаарыг мэдхэд дургүй байдгаа гэж хариулдаг. Газ тэнгэлгээр ирдэг хүмүүс болон гэрт ирж байгаа хүмүүст нөхрийг маань ирэхээр ирээрээгээд хаалга онгойлгож өгдөггүй. Эхнэрийн 2 дахь асуудал бол хэд нөхрөөсөө хамааралтай байдал. Тэгээд Наав нь манай өөр хэд байгаа вэ гэхэд Гиу 30 сая вон гэж хариултал. Тэгээд л намайг ажил хийгээд байгаа юм уу?
Хадам ээж амьд байхдаа хүртэл намайг ажил хийж мөнгө ол гэдэг байсан. Яагаад ажил хийж чадахгүй хүнийг байнга тэгээд идэх юм бэ гэж уурладаг. Нөхөр нь ганцаараа ажилдаг бөгөөд ажилдаа тасралтгүй гарах юм бол хамгийн ихдээ 4 сая 500 мянган вон олдог. 4 өний амьдрах зардал дээрээс нь нэмээд өр төлөхөөр хаанаач хүрдэггүй гинэ. Наавны хувьд үйлдвэр юм уу ямар нэгэн газар ажил хийх үнэхээр дургүй бөгөөд нөхрөө хүргэлтийн ажил биш арай нэр хүндтэй ажил хийдэг байсан ч болоосой гэж хүсдэг. Гэтэл гэртээ суугаад эхнэрээрээ тижээлэгдэг нөхрөөд зөндөө байгаа. Нөхрийн хувьд наавны хамгийн том асуудал нь гэр цэвэрлэх. Тэд ярилцчаад гив энэ аваар байгаа өснүүдийг цэвэрлээч гэхэд наав нь миний нэрийг цэвэрл гэдэг юм уу? Байнга л цэвэрл гэх юм. Чигт хоёрын амьдралын хэв маяг өөр гин. Гив тэсгээ ойлж эн чинь амьдралын хэв маяг биш. Энэ буудан 2-3 жил ийм байдалтай байлаа. Гэр тэр чигтээ бохир байгаа зү гэдэг. Тэдний гэрийг харахад хаа сайгүй хүн болон муурны үс. Гал тогооных нь хан дээгүүр дүүрэн хоолны үлдэгдэл цацарсан хиншүүс орогч нь тэр чигтээ тос. Нэг өрөө нь хаа сайгүй хүнжил гуц. Таазан дээр нь ямар нэгэн шингийн мүсрээд хувцсны шүүгээр нь урссан байв. Наав нь өөрийгөө сайн цэвэрлдэг гэж бодсон ч бичлэгээ үзэхэд тийм биш байсан болохоор итсэн гэж ярьдаг. Тэгээд нөгөө хэрэндээ тагтарсан буудан дээрээ суугаад хумсаа авч хаа сайгүй өсжүүлж яхахыг нь харсан нөхөр ядаж хумсаа энэ салфеткэн дээр ав гэхэд наав нь би өөрөө мэдэж байна гэд хөлнийхөө өмсийг авч чиний хөлний өмс тэр хүртэл явдаг. Харин минийх энд байна гэж уурладаг. Тэр хумс нь шалан дээрээс хөлтөнд нь алдаад унтдаг орд ирлүү нь орхон ойлгомжтой. Тэгээд нөхөр муур тижээж байгаа бол гэр чинь цэвэрхэн байх ёстой үстэй гэдэг. Гив муурны харшилтай байна. Байн ханиалгана. Тэрийг нь харж исэн наав нь үдж байгаа юм шиг хажууд нь сууснаа дуурайж худлаа ханиалгадаг. Эхнэрийн 3 дахь асуудал бол гэрээ цэвэрлэдэггүй. Гив надаас алах хамгийн том шалтгаан чинь юу вэ гэж асуухад наав нь хамт амьдрах дургүй болохоор хүүхдүүд ч бүгд том болсон. Чи бол миний ATM гэдэг. Энэ үед гив хэлэх үггүй болж сэтгэлээр унжээ. Ингээд нөхрийн талын бичлэг дуслаа. Одоо эхнэрийн талын бичлэг гарч наав нь өглөө 6:20 гэж босоод будаа агшааж аяг тавга угаагаад муурнуудаа хооллож хооронд гивгийн сэрүүлэг дуурсан ч наав нь осоод унтжээсэн өрөөнийх нь хаалгыг хааж 10 минутын турш сэрүүлгийг нь унтраахгүй дуурхсаар л байдаг. Сүүлдээ тэсгээ ойлж өрөөний гэрэл хасаагаад нөхрдөө ажилдаа яв гэж хэлсэн ч боссонгүй. Нөхрийн эхний асуудал бол өглөөдөө өөрөөс хэрэгдэггүй гинэ. Энэ асуудлаас болоод ажлаасаа халагдчихсан удаатай. Наавны хувьд өмнө нь найзуудтай байсан ч эрт гэр бүл зохиосон болохоор бүгд холдож холбоо тасарсан учраас хоёр муурнаас нөөр найз байхгүй бөгөөд гэртээ ганцаараа дуулж бүжиглэх зуршилтай болжээ. Ингээд нөхөр ажлаасаа тарж ирээд наавныг харангуутаал над хувцас солиоч гэдэг. Наав нь миний юу өмсөх чамд ямар хамаатай юм бэ? Хувцас авч өгдөггүй юм байж гэхэд гив хоол өг гэд 0 руу ордог. Наав нь чиний гэрт ирээд хилдэг үг чинь хоол өг. Хийдэг юм чинь хоол идэх 0 орох. Надад эннээс өөр хэлэх үг байдаггүй юм уу гэж ууралсан ч нөхрийнхөө дуртай хоолыг хийж өгдөг. 잔다, 밥도 잔다, 이마밖에 안 하지. 밥도 잔다, 똥 싼다, 밥도 잔다, 똥 싼다. Ингээд нөхрөө хоол идэж байхад нь наав нь ярилцахаар хоёулаа хүүтэй болох үедээ би бүлгүүгээ идмээр байна гэжсэнийг санаж гин үү гэд ярьж итэл гив юу ч хэлэлгүй идчихсэн хоолоо аваад угаалт руу явдаг. Наавны хэлж байгаагаар нөхөрт нь ямар ч сэтгэл хөдлөл байдаггүй. Гивний дараагийн асуудал бол их нэртэйгээ ярихаас зайлсхийдэг. Наав нь нөхөртөөгөө юм ярихаар зөндөө оролцсон ч гив унтаадаг. Наав нь бүр уралж 0-ын цаасны гол авч унтжсэн нөхөрлүүгээ шийддэг. Тэд 2014 онд 1 жилийн хугацаанд салж исэн бөгөөд наав нь салах хүсэл гаргасан. Тэрээр хортой байхдаа жирэмсэн хадминдаа амьдрахаар болж тухайн үед үнэхээр хэцүү байсан гинэ. Эхнэр нөхөр хоёр арай гэж ярилцахаар сууж наав нь миний төрсөн аав арх ууж ирээд гэрийнхаа юмнуудыг эвдэлж агсан согтуу тавьж ээж бит хоёрыг айлгадаг байсан болохоор тэрнээс залхаж эрт гэрлэх сонголт хийсэн чиний аав гэж яг адилхан хүн байсан гэдэг. Нөхрийн талын дараагийн асуудал бол хадам аавын хүчирхийлэл. Гивний аав 7 хоногт 4-5 удаа арх ууж ирээд шөнийн 1-2 цаг хүртэл унтуулахгүй агсан тавьж сүүлдээ цоддог байжээ. Наав нь он сар өдрийг нь хүртэл санаж исэн. 10 сарын 5-нд хадам аав нь хамгийн анх гар урчээ. Гинэт инээж бэрлүүгээ ирээд маш хүчтэй өшгөлсөн. Маргааш нь харахад бие нь хөхөрсөн байв. Бараг өдөр болгон тийм байдалд байдаг наавнд ажил хийх хэцүү байсан гинэ. Мөн хадам ээж нь хүчээр шашин шүтүүлэх гэж шахдаг байсан бөгөөд
Ингэхдээ эгч хүргэн ах хоёрыг нь ятгахгүй мөртлөө наавныг л байнга явах хэрэгтэй гэж шахдаг байсан. Солонгост хуурамч шашин гэдгээр нь хүмүүс мэддэг тийм шашинд бэрээгээ итэг гэж албацсан. Хамгийн том асуудал нь наав нь гизээ томорхоос өмнө хурмаа хийхийг, хамгийн хөөрхөн залуухан байгаа үедээ хурмын цагаан даашин зөмсгийг хүссэн ч хадмын талаас эгч нь хурмаа хийгээгүй байхад дүүнд хийж болохгүй. Хурмаа хойшлуул гээд яах ч аргагүй хадам ихчигээ хурмаа ихийг хүлээж аваад гэрлжээ. Бас наав нь өвөл өмсөх гүрдэггүй болохоор 200 мянган воноор нэг дээр нэмэх нь нэг гэсэн өвлийн гүртгнээс автал хадам ээж нь харааж илүү юмд мөнгө үрлээ гэж загнасан. Хөтлөгч нөхрөөс ээжчин шашин шүтдэг, бэрдээ шүтгийг шаарддаг байсан юм байна. Танд тэгэж тулгаж ийсэн үү гэхэд гів үгүй гэж хариулдаг. Хөтлөгч бүгдэнд нь шүтдэг байсан шашнаад тулгадаг байсан бол яах вэ гэж бодож болох ч охин хүү хоёртоо хүргэндээ тэгдэггүй мөртлөө зөвхөн бэрдээ шашин шүтгэж тулгах чинь шудраг бусаа. Яагаад ээж чинь зөвхөн бэрдээ тулгадаг байсан гэж бодож ийн гэж асуухад гів миний бодлоор ганцаараа явах уйдгартай байсан баха гэдэг. Хөтлөгч та бити юм яраарэ. Наав нь төрсөн хүүхдүүд шиг нь би дургүй байна. Явахыг хүсэхгүй байна гэж хэлж чаддаггүй. Үгийг нь сайн сонсдог болохоор тэгж гамаа гэдэг. Бичлэг үргэлжилж наав нь 2015 онд ч гэсэн хадам ээж намайг хүснээрээ загнадаг байсан. Харааж сэтгцэн имлэг рүү явуулна гэдэг байсан ч би тэссэн гэж хэлдэг. Салах шийдвэрээ гаргахдаа нөхөртөө дургу хамт амьдрахыг хүсээгүүдээ биш хадмуудыгаа харахыг хамт байхыг хүсэхгүй байсан учраас тэр гэрээс гарахгүй л бол нэг өдөр үхэх юм шиг санагдсан болохоор салах шийдвэр гаргаж 2015 оны 3 сар салжээ. Тэгээд нэг удаа хүүхдээ санаад харахаар ирсэн ч хаалгаа тайлж өгөөгүй. Гиугийн хэлснээр хагас юм бүтэн сайн өдрийн өглөө хаалга онгойлгох гэж байсан ч ээж нь нууралж хаалгаа битийнэ гэсэн. Ингээд ихтэр нь хүүхдүүдтэйгээ уулзаж чадалгүй уйлаад буцаад явжээ. Наав нь хэлэхдээ хэрвээ нөхөр маань дундыг барьдаггүй байсан бол салахгүй аз жаргалтай амьдарч болох байсан байхаа гэдэг. Хөтлөгч энэ бичлэгийг үзээд гиуд ээжийнхээ үгийг ч эхнэрийнхээ үгийг ч сайн сонсдог хүн байх нэ. Нэг талд орох ёстой бүх хүмүүст таалагдана гэж байхгүй гэдэг. Наавны буцаж нийлэх болсон шалтгаан нь хүүхдүүд. Эргээд нийлсэн ч бүх зүйл яг хэвэндээ байж хадам ээж нь шашин шүт гэж ятгаж хадам аав нь бүрд орцсон. Бас хадам ээж нь нас орсны дараа гиугийн үеэл түн рүү залгаад танаа эхнэрээс чинь болж ихч нас орсон гэж хараасан ч нөхөр нь эхнэрээ өмөрч юу ч хэлээгүй. Наавны төрсөн ээж хүргэн чамд яаж чандсан төвчээд амьдр гэж хэлсэн болохоор энэ үртэл төвцсөн ч одоо би ядарч ийна гэхэд гив гэрийнхний талаар надад яриад ах зүйл алхаа гэдэг. Нөхрийн бас нэгэн асуудал нь эхнэртэй гар үрдэг. Тэгээд наав нь хүүгээсээ аав ээж хоёрын нь хэн нь илүү муу хүн бэ гэхэд хүү аав гэж хариулдаг. Гив чамайг асуусан болохоор намайг муу хүн гэж хэлээд байгаамаа гэд өөрөө хүүгээсээ асуусан ч дахиад л аав гэж хариулдаг. Ингээд хоорондоо хэрэлдэж гив эхнэрээ хөшөглөнө. Иймэрхүү хэрүүл зодон байнга болдог нь гэрийнхэн цөмөрсөн хаалга хажуу талаасаа энтерсэн ширээнээс харж болно. Наавны хувьд салах бодол 70% тай байгаа. Хөтлөгч гиунаас гадаа гараад хэн нэгнийг хөшгөлж чадах уу гэхэд үгүй гэж хариулдаг. Хөтлөгч ууралж гараад хинт ч тийм үйлдэл хийж чадахгүй байж хамгийн зөөлөн сул дорой ихнэртэй гар үрэх чинь эр үний үйлдэл биш шүү гэдэг. Гэтэл нөхрийн талын имжлэг хараахан дуусаагүй ээжээ. Наав нь нөхрөө өглөө сэрэхээсээ эхлээд хараад юм байна. Оймсоо хайхад нь хувцас өмсөхт нь кофе уух 0 орохт нь хүртэл араас нь дагаж яваад хараал уншдаг. 아까라고 이거 양말 크기 양말 다 똑같은데 뭐 자꾸 해집고 인데 Тэгээд ажилдаа явхаар үүдэндээ зогсож явахт нь зайл гэж хэлээд явуулдаг. Гив 2 ажил хийдэг. Юм зөөдөг ажилдаа өглөө 5 цагаас ирээд хоол үргэлтийн ажлаа өдөрт 12-оос 13 цагийн турш хийгээд шөнө гэртээ 1 юм уу 2 цагт ирж унтаад дахиад үүрээр сэрж ажилдаа явдаг. 365 хоногийн 5 хоног амардагч тэгэж ажиллаад ч амьдралд нь хүрэлцдэггүй. Өглөөдөө сэрж чаддгүй шалтгаан нь энэ ээжээ. Наав нь ингэж ажиллагийг нь мэддэгч нөхрөө харахаар л ямар ч шалтгаангүйгээр ууран нүрдэг. Гив өдрийн хоолны цагаар хоолныхоо зургийг эхнэрлүүгээ явуулахад чи ганцаараа амттай бол идэж байгаа мó? Бүгдээрээ миний туртай хачирнууд ийн гэж бичээд уурлаж хажуудаа ясан чихэмлийг нөхрийнхөө оронд зодож би амьдрахыг хүсэхгүй байна гэдэг. Яагаад ингэсэн талаар нь асуухад сарын тэмдгийн өмнөх синдромноос олж сэтгэл санаа тогтворгүй болдог. Нуруу нь хүчтэй өвдөж заримдаа хараалын үгэл хэлхийг хүсдэг гэсэн ч сарын тэмдэг ирээгүй үед ч хараал хэлдэг юм байна.
Нав нь нөхрлүүгээ ажиллаа хийж байхад залгаад Катоко хар гэтэл тэнд ээжийнхаа дараагийн хүн бол чи ээжийнхээ араас үх гэж бичсэн байв. Нав нь хүргэлт игээд явж байхад байнга залгаж бичдэг болохоор тэрнээс нь болоод 2 удаа осол гаргасан. Дахиад нэг миний огт ойлгохгүй байгаа зүйл бол нав нь нөхрийгөө унтж яхад нь эсвэл уцаа орхиод өөр рүү орсныхон дараа уцыг нь авч ажлынх нь групп чат руу аль эсвэл чатлсан таньдаг хүмүүс рүү хараал бичиж торомжилдог. Яагаад ингэдэг талаар нь асуухад хүмүүс нөхрийг нь муугаар харахад дуртай гинэ. Бас нөхрийгөө Каток нэрийг нь Пёншин буюу мангар болгож өөрчлөөд хүмүүс рүү элдвийн чат бичгээс гадна өөрийнхөө профайл зурган дээр насан туршдаа надтай хамт амьдарснаас намайг алаад шоронд явсан нь дээр төвчгүй нь гэж бичгээс гадна хадам ээжийнхээ чандраны зургийг дараад дээр нь энэ эмэгтэй хүүхдээ сайн хүмүүжүүлсэн бол би ингэж амьдрахгүй байсан гэж бичсэн байдаг. Тэгэхэд уур нь үрхээр ууж исэн кофегоо хан таац руугаа цацаж хүүхдүүдийнхээ хажууд байнга хараал хэлдэг. Энэнд хүүн аль хэдийнэ тасжээ. Хөтлөгч тэднээс бичлэгээ үзэхэд ямар байсан талаар асуухад гів онцгүй бас өөрийнхөө үргийг биелүүлээгүй юм шиг санагдаж байна гэсэн бол нав нь хараал хэлэх нь буруу. Бас энийгээ засах хэрэгтэй гэж бодхоос гадна хүүхдүүдээ ийм орчинд өсгөж байгаагаа харах хэцүү байлаа гэдэг. Ингээд бичлэгч дуусч хосууд өрөөгөө явлаа. Гэхдээ энэ нав нь бүр яг 10 үедээ жоох хүүхчиг заяо. Ганцаараа өрөөндөө орж ирээд суурлуулсан байгаа камер өөрийг нь дагж хөдлөхийг хараад доошоо сууж хоёр тишээ болоод баг камертайгаа тоглож иснөө орон дээр гарч үздэг. Тэгэхэд нөхөртөөгөө өрөөндөө ирээд бичлэгээр гэрээ харсан чинь үнэхээр муухай байсан. Очоод цэвэрлэгээ их болохоор бодис авч өгөөрэй. Буудангч бас цэвэрлж чадна. Дээрээс нь гаднаас юм захихад тийм хэцүү байсан юм бол надад хэлэхгүй яасан бэ? Би чамайг гаднаас орж ирэх зандаа л авчдаг гэж бодсон. Бас ажлыг чинь харж байгаагүй болохоор амархан гэж боддог байсан гэдэг. Дараагийн өдөр болж зөвлөгөө авахаар нав нь орж ирлээ. Сэтгэл зүйч бичлэг үзээд хамгийн асуудалтай байгаа зүйл бол та гэрээсээ гарахгүй байна. 24 цагийн турш гэрээсээ гарахгүй болохоор ганцаардаж нөхрөөсөө өөр хүн бодхоо болно. Өмнө нь нэг салж исэн гэсэн. Тэрний өмнө ч бас гэрээсээ гардгүй байсан уу гэж асуухад амралтын өдөр болгон гэр бүлээрээ гадагшаа гарч бараг л гэртээ байдаггүй байсан гэдэг. Сэтгэл зүйч тэгвэл буцаж нийлснийхээ дараа байнга гэртээ байдаг болсон гэсэн үг үү? Дэлгүүр эмийн сан руу хүртэл нөхрөө явуулдаг шалтгаан байгаа юу гэхэд багадаа ааваасаа тийм зүйл авч байгаагүй болохоор нөхөртөө найдахыг хүсдэг гэжээ. Тэгвэл аав нь ямар хүн байсан бэ гэж асуухад архил ууж агсан тавьдаг байсан. Тийм болохоор нөхрөөсөө аав нар охиндоо ханддаг шиг надад бас тэгж хандаасаа гэж хүсдэг гэхэд сэтгэл зүйч байнга залгаж байнга чаадчих юм бол хин ч уурлаа штэ гэхэд наав нь би ааваасаа тийм уурч мэдэрч үзээгүй. Тэр үйлслийг манд хөөрхнөр хараасаа гэж хүсдэг гэж ярихад сэтгэл зүйч аав нар ч тийм үйлдлийг хөөрхөн гэж харахгүй. Таны надтай ярих нөхөртөөгөө ярих хоёр ч тис өөр байна. Яг 10 үедтэй хүүхчиг гэхэд наав нь би байнга залуугаараа байхыг хүсдэг гэв. Сэтгэл зүйч үгүй ээ та яг энийг л өөрчлөх хэрэгтэй. 39-тэй наав нь бол айлын эхнэр 2 хүүхдийн ээж. Насанд хүрсэн хүүхэд биш. Хүүхэд шиг байж болохгүй. Таны ийм байдаг шалтгааны нэг нь хүүхдүүд бага байхдаа аав ээжээсээ нийгмийн амьдралыг сурдаг. Гэтэл тэр үед нь аав чинь архиуж агсан тавьдаг байсан бол нөхөрд гарсны дараа хадам аав чинь бүр муу ханддаг байсан. Тэр үеишгээ нөхрөө хараад байна. Гэтэл наав нь тийм баха нөхрийнхөө царайг харахаар хадмын тал бодогдож төрсөн аав маань бодогддог болохоор амар байдаг. Заримдаа навааг цохиж харааж байгаа нь яг хадам аав шиг харагддаг. Амралтын өдөр амархаараа унтахаас өөр юм хийдэг хүн ч бас хадам аавтай адилхан гэхэд сэтгэл зүйч та нөхрөө хадам аав болон аавтайгаа адилхан болгож хараад байна. Харин нөхөр чинь тэднээс шал өөр хүн. Өөр байхыг хичээж байгаа нь надад харагдсан гэхэд наав нь заримдаа бүр өшөө авахыг хүсдэг гэж хэлэхэд сэтгэл зүйч та нөхрөө аав шиг үйлдэл хийхэд хүргээд байна. Тэгэхээр одооноос эхлээд тэр бодлоо өөрчилж өөр хүмүүс гэж бодох хэрэгтэй гэдэг. Дараа нь гів орж ирэхэд сэтгэл зүйч түүнээс эхнэр чинь яагаад гадагшаа гардггүй талаар мэдэх юм байна уу гэж асуухад залуухан байхад байнга гэрээс гардаг байсан ч нүүж ирснээс хойш гарахаа болсон бөгөөд тэдний гэрээс аавынх нь 5 минутын зайтай байдаг. Энийг сонссон сэтгэл зүйч наавнаас хадам аав чинь ойролцоо амьдрахад эвгүй санагддггүй гэхэд хадам аавын амьдарч байгаа газрын ойролцоо явах дурггүй. Тэнд удаан амьдарсан болохоор хадам ээж аавыг таньдаг хүмүүс их байдаг. Ер нь хадам аавтай холбоотой бүх хүмүүстэй ярихыг ч хүсдэггүй гэхэд сэтгэл зүйч тэд нартай тааруул ямар ах бол гэхэд би бэрэн байсан болохоор намайг муугаар л харах байх гэдэг.
Сэтгэл зүйч та аль хэдийнэ хадам ааваасаа холдоод тусдаа амьдарч байгаа мөртлөө буцаад тэр үерүүгээ өөрөө гүйж ороод байна. Ийм үед уудаг эм зөндөө байгаа. Та сэтгэл зүйн эмчилгээ авч байгаа юу? Таны ууж байгаа эмийг харсан ч энэ эм тохирохгүй. Шалтгааныг нь юу гэж бодож ийн гэж асуудаг. Наав нь өөртөө тохирох эмээ хайж, сурч судлаад өөртөө тохирсон эмээ олж хэрэгэлсэн гинэ. Энийг сонссон сэтгэл зүйч бүр гайхаж оншийг эмч эмийг эмзөөж өгдөг гэдгийг мэдхүү. Эн чинь маш аюултай гэд ямар тач танд сэтгэл зүйн эмчилгээ хэрэгтэй бөгөөд эмээс солих шаардлагатай. Ингэснээр нөхрөө хадам аавтайгаа адилханаар харах нь бүр алга болохгүй ч гэсэн багасна гэд зөвлөгөө дуусч гів орж ирлээ. Сэтгэл зүйч танд ааваасаа авсан шарх их байдаг бололтой. Аав шигээ болохгүй байхыг хичээдгүү гэхэд тийм ээ. Хүүхдүүдтэйгээ найз шиг харьцахыг хичээдэг гэхэд сэтгэл зүйч хүүхдүүд чинь таны биш ээжийнхээ талд ордог. Миний харж байгаагаар аав нь хитрхи завгүй байгаа болохоор та яагаад ингэж их ажилдсан бэ гэхэд ганцаараа ажиллахаар мөнгө хүрэлцдэггүй гэж хариулдаг. Сэтгэл зүйч танай гэр бүл өөрсдийнх нь төлөө ингэж их хөдөлмөрлөж байгааг чинь мэддэг байсан бол сайхан да. Та маш их хичээдэг. Гэхдээ хэн нэгнээр хүлээн зөвшөөрүүлэхийн тулд биш. Шалтгаан нь хэн нэгэнд хүлээн зөвшөөрөгдөхгүй байсан учраас бууж өгсөн. Эхнэр хүүхдүүд чинь таныг хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч намайг харахад та үнэхээр шаргуу амьдарч байгаа. Та дотроо сайн байгаа шүү, хичээж байгаа шүү гэдэг үгийг сонсохыг хүсэж байгаа. Гэхдээ таны тэгж их ажилдаг шалтгаан чинь мөнгө олохын төлөө ч гэсэн нэг талдаа эхнэрээсээ цухтахын төлөө хийдгүү гэхэд 10-аас 20% нь эхнэрээсээ хол байхын тулд ажилд явдаг гин. Гэртээ очихол юм бол эхнэр нь өгүүлж байнга дагаж явж хараадаг. Сэтгэл зүйч та эхнэртэй маш их хэрэгтэй хүн. Тэр танд үнэхээр их хайртай. Өглөөдөө таныг сэрэх гэж дуу хүртэл дуулж өгдөг. Тантай харилцаагаа сайжруулах юм бол эхнэр чинь өөрчлөгдөж чадна гэдэг. Одоо асууд хоёулаа орж ирээд зөвлөгөө авна. Сэтгэл зүйч та хоёрын салах шалтгаан чинь тийм том биш. Магадгүй хадам аав чинь байгаагүй бол салахгүйгээр хамт амьдарч явах байсан. Хадам ааваасаа авсан трама маш их байгаа болохоор нөхөртөө уурлахаараа цогтөг чихмишгэ тоглоом дахиад нэгийг худалдаж аваад бодогдтол юм бол тэрийгэ цох. Хамгийн чухал зүйл нь зөгчгоо чихмэл нөхөрчин биш хадам аавчин гэдгийг санаарай гэд зөвлөгөө дуусч тэд өрөөндөө ирэхэд наавны сэтгэл санаа хамаагүй дээрсэн шинжтэй нөхрийнхээ хажууд сууж ийснэ. Одоо хоёулаа охинтой олцгоё. Над шиг хөөрхөн. Чи зүгээр л унд би хүүхдтэй олно гэсэн бол гів бити дими юм яриадаа гэдэг. Тэгвэл наав нь сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж хадам ааваасаа авсан травмагаа арилгаж өөрчлөгдөж чадах болов. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Ингээд өнөөдрийн бичлэг маань дууслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.